2 сарын хугацаанд Азийн 5 улсаар ганцаараа аялсан аяллаас оваалцъя. Бас нэг аяллаа эхлүүлж байна да. Замын өдрөө явах вагоны тикет авсан. Тэгээ одоо вокзал дээр ирчихсэн. Эндээс болохоор шууд замын өдрөө яваад цаашаа хил нэвтрэндээ шууд Ирээн рүү явах тикет төр бол байд юм билээ. Гэхдээ хамаагүй илүү үнэтэй. Замын өдрөө вагон суугаад цаашаа автобусаар хэлэх юм бол ер нь ойролцоогоор нэг 50-60 мянган төгрөг хүрэл хил нэвтэрч ийн гэж ойлгосон. Шууд Ирээн рүү болохоор нэлээд үнэтэй байгаа чинь 200 мянган төгрөг. Жохи ядалтай ч гэсэн ингээд явах шийдвэрийг хийсэн. Ингэсгэж харагдаж байна да. 18 тий. Замын үд чиглэлийн байгаа юм шүү дээ. Гэрэл тав. Тийм гэрэл тав. Зя ч таахад орж байгаа юм чи. Хашаа. 자, 난스 도그릇 미쳤다. 434. 양내. 1호일 날날. 1호일 날날. 예, 한해를 작성해 받아요. Суудлах нь амар хаана эдийг чи. Доотх нь хараад байна. Зам. Энд юм байна. Хамт юм байна шүү. За хэр болчихлоо. Одоо Мөн өсгөн таа. амар бод. За бис. Одоо 64-ийн босоо. Бич явахгүй хаа. Зя замын өд дээр буусан. Одоо эндээс Ирээн гарахын тулд яг 50 оноор автобуснууд явдаг юм байна. Машинууд бас гарч болдог юм байна. Тэгээс очирнаас нэлээд чухал байдаг юм байна л да. Ямар ч тач ялгаагүй бүгд 50 он л юм байна. Гэдэг чинь монголоор нэг 25-6 мянган төгрөг юм уу? Яг вагоноос буугаад хажууд нь байгаа энэ барилга дээр ер нь бол автобусныхаа билетийг бичүүлж болдог юм шиг байна. Би бол яг машинаар орчил гэж бодлоо. Машинуудны чинь ингэж хүмүүсээ аваад явдаг юм байна. Өнөөдөр
Эндээс ингэж Монголын шалгангаар гарч ирчээ. Тэгээ буцаж машиндаа суугаад тэгээ одоо Хятадын шалган руу машиндаа суугаад тийш явах хаа да. Ирэг байна. Зүг. Зүгээр нэг ажлын өдөр өнөөдөр чинь 4-р өдөр. 4-р өдрийн өглөө ийм хүмүүс хэлнэгддэг юм байна. Манайхан өргөөлөл 7 оноо зөв. Би 5 6 15 20 илүү байна. 15 20 л болж байна. 220-ын он зүгтэй тийм ээ. 3 цагаас өмнө. Хоёроос яв. За ирэн дээр өрөөд ирсэн. Юунасаа хил давуулсан машин маань наагийн автобус вокзалд болож өгдөө. Тэр нөгөө нэг 50 оных нь автобусаар хил нэвтэрсэн зүйл нь бол ялгаагүй нах. Автобус вокзал дээр нь буудаг юм шиг байна лээ. Миний ойлгосноор автобус вокзал нэм юм шиг байна. Тэгээд энэ ч болохоор Ирэнээс Бээжингийн унтлагын автобусыг яг энэ газраас бичүүлдэг юм байна. Нэг талдаа 220 явна. Ирэнээс Бээжин унтлагын автобус гэдэг нэг хэвтээ хавийн компани маш. Агуус айгуу цонхоо хэдхэн газар байдаг юм байна. Ирэнээс Бээжин хүртэл одоо 2 цагаас хөдлөх юм байна. Одоо ч 11 цаг болж байгаа гэхээр чинь 3 цагийн дараа юм уу? Тэр болтол энэ аваараа сонирхож жагаад тэгээ шөнийн 1 цагт болчих юм байлээ Бээжин дээрээ тэгчээд өглөө 6 цаг хүртэл юм уу 7 цаг хүртэл автобусын дотор унтаж болно гэсэн тайлбар надад өгсөн. Өмнө судалгаж гисэн юм бол тиймэрхүү юм байсан л та. Тэгээд энэ хүртэл ирсэн процессыг ярих юм бол штэ. Улаанбаатараас замын үүд хүртэл вагонд суусан. Тэрийг бол Улаанбаатар төмөс цагийн сайтаас нь авчиж байгаа. Би бол хамгийн хямдхан хөлбраар нь буюу 26,000 төгрөгөөр замын үүд орчиж байгаа. Замын үүдээс 50 yon өгөөд гэдэг чинь Монгол мөнгөөр бас нэг 25-6,000 төгрөгөөр ер нь л энэ ч өрөөд ирчих байгаа байхгүй яа. Эндээсээ болохоор таны миний тэр хийсэн газраас 220 yon-оор унтлагын автобусны Бээжингийн тикет аваад тэгээ Бээж орчихно гэсэн үг. Тэр нь яг энэ процесс бол аюул амархан л байдаг юм байна. Жохон ядарч магадгүй. Одоо хүртэл нүүр хамаагаа үгүй явж байгаа л да. Нүүр хамаагаах газар ер нь олдохгүй байна. Энэ жоох энэ аваар нь явж үзнэ. Манай автобусны тикетний хажуутлын газар. За манайхаа ирэн дөрж ирээд автобусны вокзалын хажуудлын түргэн олны газар орж хоол үзгээгээрээ. Хоол үдэрээ гээд. Манайхаа ирээд орж ирээд автобус вокзалын хажуудлын түргэн олны газар хоол үдэрээ. Яа ингэ лөвлээд байдаг нас. Автобусны хөдлөх цаг болоогүй учраас жоохон тэннэ ирэнээр. За анх удаа ирэнд ирж байна. Зэстэй утгартай. Төдг юм байна. Үзэдэх юм байдгүй юм байна. Хүмтэн байдгүй юм байна. Тэгэл нэг л хизүү шиг л байна. Миний явсан сэний газар хадаар лум бол гой ногоороод их л сайхан байх юм шиг байна. Нилээн алхаж үзлээ гудмуудаар нь их л сайхан тайван хат байдаг юм байна да. Ямар ч төгжээ стресс байхгүй. Хүмүүс нь байж гоё. Салхилах газартай тайван, ер нь их л тайван сайхан газар санагдлаа. Тэгээ ийм самбар тавьсан байхад тийм хобби төнөхөд үт юм баг та. Зэрлэг амтны махыг идэхгүй гинэ. Жамнахаа эрийн хотод дээр автобусны вокзалын хажуудлын түргэн олны газар тоол дээр орж ирээд тоол дээр сууж байна. Зүгээр тоол идэж
гэртээ идсэн шиг. Манай бас 5 гаруй 6 хүртэл өгсөн юм шүү дээ. Юу гэсэн үг юм чи хүүхдтэй л хүүхдтэй. Чи чамд одоо өгөх. Тиктэй авчихсан. Автобусны билетээ авчихсан. Ийм юм бичиж өгдөг юм байна. Ишиг харуулаад орно гэсэн. Тэр үү? Ягаад Аа за. 0 хаана лээ? нэр тохироо. Битгөө орж идэг гэсэн юм шүү, тий? Мо推。 几号了？把后面给开一下子，后面。这个。 16、26上吧。哎，把那个后面。把。 Орой 9 цагийн үед нэг ийм газар зогсож хоол идэв нэ. Буфет газар. Хүний 35 явна гэж юу? Тэгээ нүүр амаа цэвэрлж амжиг. Нүүр амаа цэвэрлж идэв юм да. Би энэ чигээ хоолнуудаас сонгоод тэгээд идэх юм байна. Энэ чи бүрийн хараа Монголоор бичсэн байднаас нэг хүн 35 яан сонгоод тоглоод сайн хооллороо гэнэ. Зүгээр бэжлээд өгч байгаа шүү дээ. Шөнийн 5 цагт автобус маань буулчтай байна. Цаг ирээдүйн хийцүүл метроны стейшнээр нь сонирхлоо. Метроны тикт яаж авах гэж сонирхсан. Чи Макдоналдс орж ирээд өглөөнийхөө цайг өөний чинь кофе авсан чинь шээ сонио амттай кофений агуулмжгүй мөгцөн баг. Мөчр. Одоо юу ихэ бол мэдэхгүй байна. Нуртаж гадаа гигээ ороод тэгээд нэг тишгээ явах хаа.